Дотныг оршуулсны дараа буюу нас урсны дараа юу болохыг та ер нь мэдэж байна уу? Энэ үед ойр дотныхан чинь хэсэг хугацаанд уулзах шүдэж байснаа түүнийгээ төдөлгүй болох болно. Тэгээд гэр бүлийнхэн өнөөдөр дотныхан ажиллан хийн энэ нэгж тэрийг мэтэр ажиллаж цааш нь үргэлжлүүлсээр байх болно. Эсвэл охинтон сургууль сургаалжлуулж ажил амьдралаа тасралтгүй үргэлжлүүлсээр байх болно. Нөхөр эсвэл эхнэрт нь өдөр тутмынхаа ажил дарагдаад таныг баг-багаар мартаж эхлэх болно. Ажил олгогч нь таны ажлыг орлоод их тэр хүний ирэлд гарч төдөлгүй маш хялбарх ангигч нүунийг олох болно. Тэгээд мөн хэсэг хугацаа өнгөрсний дараа гэр бүлийнхэнд нь бүгд ТV шоу, концерт үзэж гэртээ нээлтцгэн сууцгаах болно. Яг ийм байдлаар цаг хугацаа мөч өнгөрөх тусам та бүр өсөн мартагдах тишэм болж таныг хэн ч санахгүй байх болно. Яг ийм байдлаар хүмүүс таныг маш амархан гэгч нь мартаж орхидог байтал та яг хэний бас юуны төлөө амьдарч ирсэн байна вэ? Гэтэл та бүр баг бүхэл амьдралынхаа туршид хүмүүс намайг юу гэж хэлэх болоо гэдэгт санаа зовж амьдарч ирсэн байдаг шүү дээ. Гэтэл үнэн хэрэгтээ тэдэнд таныг цаг үргэлж бодож сэтгэж байх цаг зав нь байгаад байдгүй. Учир нь гэвэл тэд яг тань шиг хэн намайг юу гэж хэлэх болоо гэдэгт санаа зовж зовниж амьдарч ирсэн байдаг учраас тэр юм. Тийм учраас багц өөрийнхөө төлөө санаа тавих буюу амийн сүнс бие махбодоо харж өөрийгөө хайрлаж аз жаргалтай амьдардаг байгаарай.